Хэлний мэдлэг тэр дундаа IELTS буюу олон улсын англи хэлний түвшин тогтоох шалгалтын оноотой болох нь сурч боловсрох, ажил хөдөлмөр эрхлэх гээд нийгмийн харилцаанд орох бүрт үр өгөөж өгч байдаг. Тиймээс жил ирэх бүр IELTS-ын оноотой болохоор зорих хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Олон улсын англи хэлний түвшин тогтоох шалгалтад бэлдэх, өндөр оноо авахад хэлний мэдлэгээс илүү логик сэтгэлгээ чухал гэдгийг багш суралцагчид хэлж байна. Лагил 9-р ангида мок тест буюу туршилтын шалгалтаар IELTS-ийн 7 оноо авч ажээ. Хэдийгээр англи хэлийг 1-р ангиас эхлэн үзэж агсан төвчний мэдлэгтэйсэн ч IELTS-ийн өндөр оноо авахд дан ганц хэлний мэдлэг хангалтгүй болохыг ойлгосон байна. Ингээд энэ шалгалтын онцлогийг ойлгох тусгай арга барилыг багшийн тусламжтайгаар эзэмшиж 10-р ангида IELTS-ийн 8 оноо авчээ. Ингэж өндөр оноо авахд сэтгэн бодох чадвар, юмсын зөв тогтолцоог хэрхэн хардаг гүйлгээ ухаан хамгийн чухлаа гэдгийг ярьж байлаа. Мокийн 7 гэдэг чинь яг IELTS-ийн 7 гэдэг баталгаа биш байхгүй юу. Тэгээд IELTS-өө 6.5 ч юм уу 6 авчиж магадгүй. Тэгээд IELTS-ийн ингээд асуултуудыг хараад тахаар угаасаа ингээд цаанасаа нэг системтэй санагдаад угаасаа сургалтын зуужийн системтэй тэрийг ингээд зөв ойлгочвол өгчвөл ер нь гайгүй оноо авчихаар амархан санагдчихсан. IELTS болохоор ингээд зүгээр англи хэлний шалгалт гэхээс илүү жоохон стратеги маягаар ингээд за энэ асуултыг ингэж хариулах хэрэгтэй, тэр асуултыг тэгж хариулах хэрэгтэй гэх маягаар нь сурчвал хамаагүй амар санагдсан. IELTS-ийн шалгалт бол яг 100% англи хэл бол биш. Тэр нь маш буруу ойлголт. Тархины үйл ажиллагаа маш их шаарддаг. Жишээлбэл одоо ярианы шалгалтын дээр эрэгтэй хүмүүсээс илүү эмэгтэй хүмүүс ягаад цэцгэн дуртай байдаг вэ? Гэт энийг зүгээр энгийн хүнээс одоо монгол хүнээс ч асуусан ч ямар хэцүү асуулт вэ гэд толгойгоо жоохон мэдэн штэ. Яг тэрнтэй адилхан байхгүй. Тэр шалгалтын форматыг, системийг тэгээ тэр сэтгэн бодох, critical thinking гэдэг чадрууд нь маш амар сайн байж бас илүү өндөр оноохон тусалж өгдөг. Гадаад улсад тэтгэлэгтэй сурахын тулд олон улсын англи хэлний түвшин тогтоох шалгалтын оноог түгээмэл ашиглаж байна. Үүнээс гадна хувь хүний хөгжил, ирээдүйд гарах амжилтад ихээхэн нөлөөлдөг гэдгийг оюутан сурагчид ярьж байсан юм. Би жишээлбэл IELTS-ийн 8 онооноос бол одоо сурч байгаа сургуулийнхаа англи хэлний хичээл нь хаалгацсан байгаа байхгүй юу. Англи хэлний хичээлийн хаалгачаар надад бас ингээд тусдаа цаг гараад өөр шалгалт малгалтанд өөрийгөө хөгжүүлэх зүйлд бэлдэх цаг хугацаа гарч ирж байгаа. Одоо IELTS-ийн 8 оноо чинь ээшийн 800 оноо болоод дүүцүүлж байгаа шүү дээ. Тэгээд би бас ингээд ээшээ өгөхгүйгээр дүүцүүлэх нь надад амар санагдав. Англи хэлтэй